Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр би зөндөө гоё юм хийх болно. Тэгээд ер нь бол YouTube дээр би хүмүүсийн яг тренд болоодсан, өмнө тренд болоодсан тийм цэцэг хийх гэдэг байна. За нэг тийм дугуй хэлбэртэй аяг хэрэгтэй, хоёр тийм одоо ийм юу хэрэгтэй, ямар ч хамаагүй ус хийцэн сав хэрэгтэй. Шууд тийм ямар ч хамаагүй өнгөтэй хоёр өнгө хэрэгтэй, хоёр өнгө. Тэгээд хайж хэрэгтэй. Бас энэ цаасаа ингэж үргэлжлэн хайжсан бастай шүү. Окей. За би ингээд өмнө хийжсэн болохоор ингээд ичээгээ ус руугаа ингээд та нар цаасуудаа хийх гэсэн шүү. За одоо цаастай ингээд 5 минутын дараа бүгдээрээ уулзъя. За бүгдээрээ 5 минут гэсэн маань тэгэхээр би одоо төвлөе гэж бодож байна. Одоо энэ орцсон байгаа шүү дээ. Энийг энэ дээр ингээд ингэхгүй юу? Нарта ойлгож байна уу? Энэ та нар үзчихсэн л ах. Үзээгүй хүн байхгүй хаа энэ амар гардаг байхгүй юу? Тэгэхээр би энийг үзээгүй хүн байхгүй байх гэж бодож байна. Болоо энэ дөө. Болоо. Энд арай жоохон ганцаараа исэн бол гоё л чимээгүй хийгэл бэйлээ л та. Манай дүү яг болох. Окей. Өнгөн хийх. Яагаад би ингээд усанд хийгээд байгаа гэвэл энэ усанд хийсээр ингээд наадахгүй цавгаар ихээр энэ аяг нь өөрөө муухай бохирдоод сонирн болох юм. Тэгэхээр ингээд угаасаа усаар наргаж иж болох юм. Тэгэхээр ингээд би ингээд өнгөөр нь хийж байгаа юм. Ингээд хоёр өнгө цалиад хийж байгаа. Тэр ингэж яагаад хийсээр байгаад би ингээд яг дуусах явцтай та нартай уулзъя. Тэгэхээр за одоо би ингээд та нартайгаа 5 минутын дараа уулзсан байна. Би ингээд эхний мөрөд дуусгасан байна. Ингэж харагдах байгаа. Ингээд сөөлөлж тэгнэ. Тэгээд баахан амар их цаас хэрэгтэй. Ингээд амар их би ер нь бол амар их би хоёрыг л хийж чадах л байх. Тэгээд дараагийн мөрөд дуусгачаа та нартайгаа уулзъя. Бай. За өдрөө сайн байна уу? Одоо сайн байна уу гэж тэгэлцээ. Би 2 дахь мөрөд туусан байна. Ингээд салбихгүй ямар ч хамаагүй өнгөөр хийж болно гэд тэндээ битсэн байсан. Тэгэхээр би дахиад ингээд миний цаас дууссан байхгүй юу? Тэгээ би дахиад ингээд найруулж хийсэн. Найруулж хийж бий. Одоо би ингээд дахиад найруулж хийж агаад тэгээд ханартайгаа ярилцах болно. Одоо би ингээд хийж дуусгах юм. Тэгэхээр түр баяртай. За манайхаа би ингээд одоо надаа ингээд өөр цаас олгох заяа. Тэгэхээр би ингээд одоо бүрд ингээд дуусах төвчл үеийн за. Тэгэхээр одоо би цаас дутаад болтгүй. Одоо надад жоохон цаасын энэ дотор тэгээд тэнд одоо цаас биехгүй. Гэхдээ заяа надаа азтай би тэндээс хайсан байхгүй юу цаас. Хайсан чинь ингээд хамгийн ингээд ягаан өнгөтэй энэ цаас гараад ирсэн том. Тэгээд би нэгээр хийд юм уу л гэж бодож байна. Өнөөдөр угаасаа Мартин 8-ны өдөр болохоор би энэ цэцгийг ээжтэй их байгаа. Тэгээд ээж маань баярлах үгүй харцгаана. Ээж маань одоо болохоор манай дүүг дагуулад пүүцэтэйгээд энд ийм байхгүй юу. Тэгээд пүүцэтэл яваад билээ авахаар явсан байна. Тэгэхээр би яг одоо дүүтэйгээ яг цаг гарсан дээр гяс дуусгая гэж бодож байна. Тэгээд гяс дуусгана. Та нар бас надаас цэцэг хийх хараа заагаарай. Одоо ингэх гоё би танаас одоохондоо заагаад өгч заяа. Одоо мэдхгүй хүмүүс нь сайн анхаараарай. Мэдэх хүмүүс нь яг өөртөө хийчихлээ. Одоо ийм байгаа штэ. Энийг ингээл наагаад байна. Угаасаа энэ нь ингээд наадан заяа. Яагаад гэвэл ус төрөгцөн болохоор. Тэгэл яг ингээл хийгээл наагаад байна заяа. Тэгсээр агаад чинийх ингээд амир бөөнки болоод эхэлчихнэ. Тэгээ бөөнки болоо эхлэхэд наасаар агаад амир гоёлон заяа. Тэгээд та нар бас хагаарай. Би бүр ингээд
Ингэж харахаар амар гоё харагдаад байна. Би энийг одоо дөрвөлжин болгочоод ийшээ энэ ус руугаа хийчээ тэгээ таралтайгаа дахиад таарцгаая гэж явж. За би сая дүүгээ толлаа. Тэгээ жоохон удирчлаа. Sorry тэгээд одоо би цэцгийг гүцэнэ. Яа гайхалтай дүүгээс тийм. Энэ цэцэг маань ингээд одоо хатж байгаа. Тэгээ таараа маань бат дэмжээрэй. За би нэг 5 минут явчих. Тэгээд чи хүндээ би та нарт нэг юм яриад 5 минут. 5 минут. За ингээд Squid Game гэдэг кино маань ингээд одоо season 2 нь гарсан байгаа. Тэгээд одоо season 3 нь гарна гээд одоо яг том яриа болж байгаа. Тэгээд одоо ер нь бол би яг нэгдүгээр season 2 дээр яг одоо season 2 дээр ингээд яг эхний ангид нь юу гардгийг та нарт тайлбарч өгье. Эхний ангид нөгөө улаан устай 486 гээд гихун гэдэг штэ. Тэр чинь ингээд онгоцны бодол дээр онгоцоор явах гэж байгаа байхгүй тэмдэглэлээр. Тэгээд явах гэж байхад нь ингээд нөгөө дагжид тоглоулдаг нэг эрэгтэй байдаг штэ нэг яасан тэр эрэгтэй чинь ингээд байдаг заяа. Тэр эрэгтэй ингээд нөгөө онгоцны дугаараа залган заяа. Яг онгоцны бодол дээр явжсэн чинь. Гинт тэгээд явжсэн чинь нэгээ залгана. Тэгээд залгахад чи онгоц руугаа явах хэрэгтэй гэдэг ингээд сүнсэн нэг нэр заяа. Тэнгуут ингээд 486 гихун маань ингээд одоо би чамаа заавал болох болно. Ингээд амар тэгж хэлээд амар ууртай эргэн тойрны хардаг заяа. Тэгж яхад байдаггүй байдаг заяа. Тэгээд чи онгоцондоо суух хэрэгтэй гэж яхад энэ ингээд таксиндаа суугаад ер нь татгалцсан байгаа. Тэгээд ер нь бол эхний ангид нэмэрхүү юм гараа. Тэгээд хүмүүсээр тэрийг олуулахыг тушаадаг. Тэгээд тэр өмнөх сизон 1 дээр ингээд ялалт байгуулж ирсэн болохоор амар олон амар их хэмжээний мөнгөтэй сайт тэр бөмж гэх юм уу, вонч гэх юм уу амар их мөнгөтэй. Тэгээд тэр мөнгөөс хүмүүсийг даатгаад ингээд тэр эрэгтэйг олоо яг тэр буудал дээр байдаг юм аа. Одоо юуны буудал дээр байдаг дагжи тоглодог. Тэгээд дагжи тоглоод тэгээд ингээд алгатаад дагжи тогсныхаа дараа алгатаа тэгээд ингээд ийм нэрийн хуудас өгдөг байгаа. Тэгээд тэр хуудас өгж байгаа тиймэрхүү хүнийг ингээд ол гээд тушаад заяа нэг хүнд ингээд даатгаа. Тэгээд эднэр олоод явжсэн чинь ингээд тэрийг олцсон заяа ингээд бүр амар олон хайгаа тэгээ олж чадахгүй хүмүүс нь яг эхний 2 хүн заяа яг даатгадаг эрхэм хүн нь дараагийн нэг туслах нь энэ хоёр ингээд явжсэн чинь гэнт яг тэрийг олж хардаг заяа. Тэгээд яг очиж харсан чинь ингээд юунда ингээд суудсан. Ингээд зэнэтэн байж байгаа заяа. Тэгээд тэр хүндээ ингээд тэнэр дагж явсаар агаад ингээд нэг газар ирээд тэгээд тэдэр ингээд зодолдоод тэгээд ингээд нэг нэгээ цусгараад буудаж муудах гээд амар юм болсон заяа. Тэгээд гинхүн чи ингээд яг тэр газараа ирсэн чи ингээд яг байшил зааж байгаа газар нэрсэн чинь тэд нар ингээд цус болсон хутаг матаг байдаг заяа. Тэгээд дээрээс нөгөө хинчин нөгөө дагжи тоглоулдаг нэг эрэхтэй тэр чинь ингээд харж яадаг. Тэгээд тэр хоёрыг яг хайчулууд авах хасах нэг гээд амар гой тоглоом байдаг шүү дээ. Гойч гэж нэг хасах нэг гээд амар тоглоом байдаг. Тэрийг ингээд тоглуулад ингээд туслах юм буюу туслахын эхний нэгтгэг нь өгдөг байгаа. Ингээд бас гихүн бас тэдрийг хайгаа тэгээ гэртээ ирсэн чинь нөгөө эрэхтэй чи гэрт нь байж байгаа. Тэгээ гэрт нь байж байгаа тэр хоёр ингээд бас хасах нэгийг тоглодгоо. Тэгээд юу эргүүлдэг заяа. Ингээд буу эргүүлээд тэгээд бариад цумаад харуулаад тэгээд ингээд гохоо даран заяа. Тэгээд дарахад ингээд туссан хүндээ одоо тэр хүн гэсэн үг. Тэгэл явж байгаад яг тэр хоёрын нэг нь ингээд
яг гийнхүүн ингээд буудаад одоо гийнхүүнд ингээд тусах бол гийнхүүнд өөрөө өхөн тусахгүй бол тэр эрэгтэй нь өхөн гэсэн юутайгаа. Тэгээд ганцхан ингээд юу агаад буудсан чинь ингээд 486 тоглогчтой тусаагүй. Тэгээ нөгөөдөг чинь ингээд амар их тагчи тоглолт эрэгтэй чинь ингэж харснаа ингээд үү заяа. Ингэхгүй эхнийх дээр ингэдэг ингэдэг байхгүй юу? Ингэж байгаа л гээл нэгдүгээр ангийн төгсдөг байгаа. За би одоо энийг та нарт дуусгач. Энэ яг энэ тодорхой дуусгачаад тэгээд болсон. За би энэ цаасаа дуусгасан юм. Миний юм болоогүй би энэ битүүрхстэй. Тэгээд яа хурдан дуусгамаар авах юм аа. Тэгээд одоо би энийг бүгдийг хажилтаа бас дөрвөлжин болгочаад тэгээд энэ дээрээ дуусгачаад болцсон. Энэ цаасаа дуусгачаад болцсон. За би рүүгүүд сая хийсээр байгаа ингээ гол руу орчихсон байгаа. Тэгээд дөнгөцөө би ингээ шууд ийшээ гол руу тэгсэн залхуураад гэсэн юм аа. Тэгээд одоо би энийгээ дахиад дээрс нь давхлаад болохгүй. Тэгээд ингээ одоо яхаага удахгүй одоо манай амар хурдан хийх болохоор би яараад ингээд залхуураад хийчихсэн юм аа. Та нар бас начин залхуураад тагаа хүмүүс нь бас ингэ болохаач гэж одоо өөртөө мэдээлээ. За тэгээ oh my god. Тэгээд би одоо тэгээд ногоон цас авснаа ногоон цас сэтэхэд авчи. Тэгвэл цаасан надад яг доошоо энэ яг удах гэдэг байхгүй юу? Тэр нэгээ цаасаа ихийхгүй болол доошоо энэ энэ цаасаа авчлаа. Гэвь нэг ингээд буцаа зургатаа холбогдмоо аахгүй юу? Тэгээд тэн дээр ингээд яг хацаа гарах гэдэг ингээд аршаага бэсбэсгээ хараад байгаа гэдгийг бас ойлгоорой. Та нар бас ойлгоорой. Гинт аршаа хараад таа яагаад байгаа юм болоо гэдэг хүмүүс нь гайхаж байгаа л. Тэгээд бас ойлгоорой. Би яг болчлоо. Одоо авч үзье. Oh my god, энэ цэцэг болох юм биш үү тэгээд. Баяртай. Хийж үзээрэй.